Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн Lake House киног ярьж өгөхөөр бэлтлээ. Киночдын кино үзэх акшныг Месси Будааны жигнэмиг илүү тансаг болгоно. Месси Будааны жигнэмиг нь 100% дээд зэрэглэлийн Japanica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй ам, шарчгинсан өвөрмөц бүтэц, театрт байгаа юм шиг тансаг мэдрэмжийг хаанд сууж байсан авах боломжтой. BBQ зөгийн балтай чихэрлэг гэсэн 3 амтаас сонголтоо хийгээрэй. Мессиг аваад киногаа эхлүүл. Жигнэмиг задлахад жинхэнэ кино эхэлдэг. За ингээд кинонд орцгоё. Кино маань нэгэн бүсгүй бодол хийлэн цонхоор ширтэж буугаар эхэлнэ. Гэрээсээ гараад явж байна. Бас нэг нохоотой байна. Тэгээд машинтаа суухынхаа өмнө шуудангийнхаа хайрцагт нэг захидал үлдээгээд хөдөллөө. Түүнийг явж байхад нь өөр нэг хүн өөр үйлрэлд түүний хөдөлсөн газрыг чиглээд явж байна. Тэр нь энэ залуу байна. Нүүж ирж байгаа бололтой машин дээр юм аччихж байшингийн өмнөрөө зогслоо. Харин энэ үед нөгөө бүсгүй маань имлэгт ирж байна. Үүнтэй зэрэгцээд хүлэн авахч дээр очиод сайн байна уу? Би та төр хүлээж байгаарай. Энийг бөглөө түлээж бай. Шууд өвчтөнтэй андуурчлаа. Үгүй намайг Кейт Фостер гэдэг эмч байгаа юм а. Намайг ийшээ илгээсэн. Энэ эмэгтэй бол манай киноны гол дүр Кейт Фостер. Эмч мэрэгжилтэй байна. Ирсэн эмнэлэг нь түүний шинэ ажил юм байна. Нэг эмэгтэй түүнийг дагуулад заавар өгөөд яваад байдаг. Өнөөдөр танд одоогоор үзлэг хийх хэрэгтэй 22 хүн байна. Чамд дадлахын оюутнууд туслах баха. Чи энэ хүн дээр үзлэг хийгээрэй. Ингээд Кейтийг нэг хүн дээр орхичлоо. Кейт нөгөө хүнээ үзэхэд түрээд явна. Харин энэ үед барилгын талбай дээр эд ажил өрнж байна. Тэгсэн талбай дээр нэг эмэгтэй хүрээд ирлээ. Алекс, би чамд зориулаад хоол хийчлээ. Хурж ирээд идээрэй. Бас чи яагаад байшин худалдаж авснаа надад хэлээгүй юм бэ? Энэ бүсгүй нөгөө байшин худалдаж авсан залуу дээр ирсэн юм байна. Энэ залуу бол манай киноны бас нэгэн гол дүр Алекс. Барилгатай холбоотой ажил хийдэг бололтой. Бүсгүй харин барилгын талбай дээр нэлээд тохиромжгүй хувцсөмсөд ирсэн байна. Алекс түнд Мона өөртөө шинэ гутал аваа гэж хэлээд цаашаа өдөглөө. Энэ эмэгтэйг Мона гэдэг юм байна. Алекс талтай юм шиг байна. Араас нь сүрхий хараад үлдлээ. Алекс харин нүүр өгдөггүй. Тэгэд оройн Алекс гэрлүүгээ орохын өмнө шуудангийн хайрцагнасаа нэг захидал аваад яваад орчлоо. Тэгсэн тэр захидал нь Кейти үлдээсэн захидал байх нь тэр. Шинэ эзний амрыг ирээ. Наад газар чинь чамд таалагдах баха. Би хаягаа сольсноо мэдгдсэн ч андуураад надад захидал ирвэл миний энэ хаяг руу явуулж өгөөч. Мөн үүдэн дээрх нохооны мөрний тухайд уучлаарай. Гэт Кейтийн цахиаг уншаад Алекс гараад иртэл нохооны мөр байдаггүй шүү. Харин тэр үеэр нь Кейт гэртээ орж ирэхэд гэрэл нь анивчаад байна. Гэр оронд нь эр хүний тусламж хэрэгтэй бололтойдаг шүү. Алекс харин байшингаа засаад тордож байна. Тэгтэл нохоо хүрээд ирлээ. Буудган дээр гიშгээд байшин руу гүгээд орчлоо. Энэ арай нөгөө яриад байсан нохооны мөр нь биш байгаа. Кейт харин нэг эмэгтэй хамт өргөн чөлөөн дээр сууж байна. Тэгээд цүнхэндх номыг хараад энэ юу вэ? Юу ч биш ээ. Аав чинь номнуудын нэг. Энэ эмэгтэй Кейтийн ээж нь байсан байх шүү. Тэр хоёрыг яриад сууж байтал гинэт тэнд нь осол болчлоо. Кейт эмч учраас ослын газар гүгээд очлоо. Тэгсэн чинь нэг залуу мөргүүлээд унтсан байна. Хэсэг хугацааны дараа Кейт гуниг илчихсэн сууж байдаг. Түүн дээр ажлынх нь эмч ирээд өнөөдрийн болсон явдлыг дуулсан. Түргэний эмч чамайг чадах бүхнээ хийсэн гэж хэлсэн. Гэхдээ ямар ч нэмэр байсангүй. Би залуу эмч нарт өгдөг зөвлөгөөгөө чамд бас өгье. Амралтын өдрөөрөө эндээс жоохон холдож амрах хэрэгтэй. Кейт ч зөвлөгөөнийхэн дагуу нөгөө нуурын ирэг дээрх байшинд сэтгэл санаагаа тайтгаруулахаар ирлээ. Гэтэл шуудангийнх нь хайрцагч шууд ирсэн байгааг анзаардаг. Очоод захидлыг автал Алексаас хүрээд ирсэн байх шүү. Адагтай Фостер энд нэг л эндүрэл гарсан юм шиг байна. Энд хүн амьдраагүй олон жил болсон. Та хажуу талын байшингийн тухай ярьсан баг. Гэхдээ нохооны мөрний талаар гайхсан шүү. Кейт захидлыг гайхаад уншаад байна. Тэгээд зөрүүлээд захидал бичлээ. Би тэр байшингийнхаа талаар мэднэ. Би нуурын ирэг дээрх байшинд амьдарч байгаад нөөсөн юм. Өө нэрэ. Энэ бол миний хаяг. Над руу захидлуудыг минь илгээгээд өгөөрэй. Марцнаас одоо 2006 он болж байгаа шүү. Алекс 2006 гинэ. Юу 2006 он бэ? Гэт жоохон уцаартай хэлж байна. Харин тэр үеэр хотын төвд нэг танхим руу нэг эрхэм орж ирж байна. Тэнд байсан бүх хүмүүс ноён Вайлер хэмээн хүндэтгэн хүлэн авдаг. Орж ирснээр нэг залуугийн хийсэн бүтээлийг ажиглаад байна. Тэгээд тэр ноён Вайлер та эндээс миний ямар хүч хөдөлмөр гаргасныг харах байхаа. Энэ хоёр адилхан өвгтөн байна. Аав хүү хоёр байсан юм байна. Хэсэг хугацаа өнгөрөөж шалгуулж байсан залуу нэг эмэгтэй хамт ирж байна. Тэр нэг ч үг дууралгүй 2 цаг харлаа. Муу хөгийн өршөөл инэрлгүй өвгөн. Ингээд ууртаа гарч байна. Гарч явж байгаад хаалга руу хартал. Тэнд нь таньдаг хүн байгаа бололтой шүү. Түүнийг зориод гарлаа. Ийм бол гэсэн чинь Алекс зогсож байхын тэр. Би хараад тэврэлтэн. Энэ хоёр дотн уулалтай. Таныг сансан байх шүү. Би ч гэсэн чамайг саналаа. Энэ үед харин нөгөө өвгөн байшингаас гарч байна. Жоохон сандрангуй бэлэгээ өмсөж байна. Алекс хараад түүн рүү очих гэтэл нөгөө өвгөн гараараа нэг дөгчөөд яваад
яваад өглөө. Харин оройн нөгөө хоёр нэг пабд шил юм барьчихсан сууж байдаг. 4 жилийн дараа ирж байхад арайчтай. Яаси, дүү маань өөрийгөө архитектор гэдээ итгэж. Тэгэхээр энэ залуу Алексийн дүү нь байсан юм байна шүү. Нөгөө өвгөн харин Алексийн аав нь байж таарах нь. Эднэр харилцааны жаахан асуудалтай бололтой. Алекс, би нуурын ирэг дээрх байшин худалдаж авсан. Бас нахутай болчихсон. Тэгэхээр Алекс эндээс яваад 4 жилийн дараа эргэж ирж байгаа юм байна. Тэгээд нөгөө хоёр пабасаа гараад баригдаж буй барилгын талбар руу яваад очлоо. Алексийн дүүн, энд яах гэж ирж байгаа юм бэ? Би нэг захиа өргөж өгөхөр ирсэн юм аа. Омар Дрейсний 1620 гээд самбар руу хартал баригдаагүй байшингийн хаяг байдаг шүү. Тэгээд маргааш нь Кейт рүү захидал бичиж байна. Хадагтай Фостер нэг л ойлгосонгүй. Таны заасан хаягаар очтол хоосон барилгын талбай байна. Та он андуурсан шигэ хаяг бас андуурсан биш байз. Кейт харин Алексийг тоглоод байна гэж бодсон бололтой зөрүүлээ захидал бичгээр бэлдэж байна. 2004 онд болсон нэг үйл явдлыг зурагтаас хараад. За, үнэхээр та яриад байгаа цаг хугацаанд амьдарч байгаа бол одоо гинэт цас орж маш олон хүмүүс өвдөх болно. Халуу юм ууж дархлаагаа дэмжээрэй. Эмчин зөвлөгөө шүү. Гээд нэг оролтын хамт илгээчиж. Үүнийг нь унсан Алекс. Цос гинүү? Мөн ярва. Гэтэл жинхнээсээ цас ордог шүү. Алекс ч бас найтайгаад унлаа. Харин маргааш өглөө нь Алекс шуудангийн хайрцаг руу захидал хийж байна. Тэгсэн Кейт мөн захидлыг гаргаж авч таарч байна. Захиаг авах үед шуудангийн хайрцагны төмөр шууд унаж байгаа нь Алекс харагдана. Алекс харчаад шок. Эргэн тойрны харсан чи хинч байдаггүй. Тэр үеэр нь Кейт яг явах гэж байтал нохоо нь буцаад шуудангийн хайрцаг руу гүйчлээ. Нохоогоо дуудаад гараад иртэл шуудангийн хайрцаг хөдөллөө. Үүнийг хараад Кейт бас гайхширлаа. Ирсэн захидлыг хартал энэ боломжгүй төсөөлшгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ болоод байна. Кейт зөрүүлээ захидал бичлээ. Чи яг хаана байгаа юм? Би нуурын ирэг дээрх байшин. Би ч гэсэн нуурын ирэг дээрх байшин. За тэгэхээр Алекс 2004 оноос, Кейт болохоор 2006 оноос захидал бичээд байгаа юм байна. Кейт ч автобусанд явж байгаад Алексийн талаар бодоод хоёулаа одоо жинкнээсээ танилцвал ямар вэ гэд жаахан чанга бодчлоо. Тэгсэн хажууд нь сууж байсан хүн өөрт нь хэлжлээ гэд бодчих. Нэг сүрхий хараад амандаа гаацсаад байна. Манай хоёр бие биендээ өөрсдийгөө танилцуулж байна. Кейт, би өвчтөе хүмүүсийг эмчилдэг. Үнэндээ эмчлэх гэж хичээдэг гэх юм уу та. Би архитекторч. Одоогийн ажил маань дуртай газар амьдрах боломж олгосон юм. Өнөөрэ та миний цаг үед хаана амьдарч байгаа вэ? Мэдисэн гих жижиг эмнэлэгт ажиллаж байгаа. За ингээд манай хоёр захиагаар чаталж байгаа юм шиг харьцдаг. Үргэлжлүүлээд. Өнөөрэ ирээдүй хэр өөр байх вэ? Нисдэг машин гих мэт зүйлс би тоглосон юм аа. Яг үндэ ямар ч ялгаа байхгүй. Манай хоёрын яриач гүнзгийрээд би биенээ их сайн таньж аваад байв шүү. Гээд ажлынхаа коридороор явж байгаад нэг өрөө рүү орчлоо. Тэгсэн нэг охин өрөөндөө кино үзээд сууж байна. Чи унтахгүй юу хийж байгаа юм бэ? Энэ хоёр гэрлэх болов уу? Сайн мэдэхгүй маа. Чи юу гэж бодож байна? Мэдэхгүй юм да. Ээж маань найз залуутай байсан. Тэр их сайн хүн байсан. Гэхдээ тэд салчихсан. Ээж үргэлж илүү сайн хүнтэй учирчил таараа гэдэг юм. Магадгүй энэ хатагтай ч ус тэгэх баха. Магадгүй. Гэхдээ тэгж удаад байх юм бол бүх насаараа ч хүлээж магадгүй шүү дээ. Энэ бол манай Кейтийн хайрын талаарх үзэл нь бололтой. Кейт ч хүлээхийг нээх хүсдэггүй. Одоо байгаа цагтаа амьдрахыг илүүд үздэг юм байна. Их ажилласаа болоод хит хоног Алекстэй юм бичиж чадсангүй. Алекс, би таныг намайг хайчихсан болов уу гэж бодлоо. Нэрээ бид нар дуртай зүйлсийн талаар яриаг юм биш шүү дээ. Та юунд дуртай вэ? Би жишээ нь нохоондоо зохиолын ном уншиж өгөх дуртай. Би сайхан нартай өдөр Чикагогийн дуртай барилгуудаа хараад тэдэнд хүрэх дуртай. Ерөөсөө хоёулаа энэ хагасаа өдөр хотоор зугаалвал ямар вэ? Ингээд 2 жилийн зайтай ч гэсэн манай хоёр болцохоор боллоо. Алекс Кейтэд зориулаад газрын зураг дээрх маршрутыг зураад өгчөж. Ингээд манай хоёр яг тэр маршрутаараа хоёр талд зугаалдаг. Одоо таны ээлж та дуртай зүйлээ хэлээч. Би ном уншингаа мессеж игнэмэг идэх дуртай. Бас кино үзэхдээ мессеж игнэмэг идэх их гоё байдаг юм. 100% Japanica сортын будаагаар хийсэн 3 төрлийн хамттай их сайхан. Бас би харахгүй ч гэсэн цэцэгний үнэрт дуртай. Бас аяллаа төгсгөлд бор ороход дуртай. Та нөхрөө дурсгаа мартаагүй биз? Нэрэ. Би бас нөхөртөө хайртай. Тэр маань бас эмч. Би ч бас их нэртэй. Бас 8 хүүхэдтэй. Дугалсан юм аа. Яг үнэндээ би ганц бий. Би ч бас гэж байна шүү. Манай хоёр зугаалж явсаар Кейт нэгэн байшингийн гадаа хүрээд ирлээ. Энэ бол сүүлчийн зогсоол нь байгаач. Алекс багада аавтайгаа хамт ингэж зугаалдаг байсан юм байна. Энэ байшин Алексийн хамгийн дуртай байшин юм байна. Аав намайг яг одоо таны явж байгаа шиг дагуулж явдаг байсан юм. Алекс, би чамтай цуг алхмаар байна. Тэгсэн Алекс нэг ханан дээр. Кейт, би энд чамтай хамт байна. Хагас сайныг хамтдаа өнгөрүүлсэнд баярлалаа гэд зурс биччихлээ. Үүнийг нь харсан Кейт хамтдаа гих үгийг нь хараад их л догдолж байгаа бололтой. Тэгээд дараа нь Кейт ээжтэйгээ уулзаад сууж байна. Алексийн захидлуудыг харуулад. За, ямар шүү санагдав? Та он сарыг нь хардаа. Гоё бичихтэй юм байна. Бас сайн залуу бололтой. Энэ он сар нэг чухал биш шүү дээ. Гол нь биш гинэ гэд гайхширнгүй хэллээ. Тэгээд дараа нь Алекс аавтайгаа уулзаад байна. Та одоо юун дээр ажиллаж байгаа вэ? Аав нь дурсамжаасаа бичиж байгаа.
Над шиг нүгэлтэй хүн ийм юм бичих хэцүүм да. Тэгээд тэр дурсамжинд чинь бид орж байгаа мó. Тэгэлгүй яах вэ? Та хоёр эцгийнхээ амьдралын нэг хэсэг шүү дээ. Аавтайгаа жаахан таарамч муу тавиадаг бололтой. Тэгснэ Алекс авчирсан зүйлээ аавынхаа ширээн дээр тавилаа. Эднэр тань таалагдах баха. Би худалдаж авсан юм. Нуурын ирэг дээрх байшинг. Нэг ядруухан барилгач авсан гэсэн чи байсан юм уу? За тэгээд энэ олон жил хаагуур явж байгаа дээрвдэ. Таныг мартах гэж, бас уучлах гэж. Гэхдээ уучлаагүй юм шиг байна. Алекс аавтайгаа нэлээд том асуудалтай бололтой. Тэр үед Кейт ажлаасаа гараад явж байна. Тэгээд Алекс руу гэртээ хараад захидал бичлээ. Дөнгөж сая 30 цаг ажиллаад бууж байна. Гэхдээ би ажилдаа дуртай л та. Бас нуурын ирэг дээрх байшин дэрэгдэн байх моддыг маш их санаж байна. Ингээд захидал бичтэл Алекс тэр үед нь ажил дээрээ мод руу хараад зогсож байна. Тэгсэн машин дээрээ нэг мод атчихсан явж байна шүү. Тэгээд Кейти ирээдүйд амьдрах байшингийн гадаа мод тарьлаа. Яг тэр үед Кейт 2006 онд борон дунд гүүгээд гэрлүүгээ явж байна. Тэгсэн Алексийн тарьсан мод Кейтиг генет нөмөрлөн 2 жилийн зайтайч түүнийг халамжлаад байна шүү. Алекс эргэлзэх хэрэггүй Кейт. Хэдийгээр бид хол байгаа ч гэсэн би чамайг халамжлах арга заавал олох болно. Харин маргааш нь Кейт ээж дээр ирж байна. Кейт ээжтэйгээ хамтдаа хооллонгоо. Ээж, та аавтай захидал бичдэг байсан уу? Үгүй дээ. Яг үнэндээ аавас чинь өмнө нэг хүн байсан. Тэр хүнтэй захидлаар харилцдаг байлаа. Та тэр хүнтэй хайртай байсан уу? Ягаад түүнтэй гэрлэг юм бэ? Би түүнд хайртай байсан. Гэхдээ охин минь ингэж асуух болов уу гэж бодсон юм. Кейт маань өөрийнхөө харилцааны талаар хариулт хайгаад олохгүй байгаа бололтой. Харин тэр үед Алекс дүүтэйгээ нуурын ирэг дээрх байшин дээр ярилцаж байна. Чи энд ээжтэй хамт байсан үеэ санддаг. Би ээжийг энд бидэнтэй хамт байхыг хичээдэг байсныг л санаж байна. Хоёулаа хамтдаа барилга барьж эхэлэх үү? Чамд хийхийг хүсдэг барилгууд бий үсттэй. Надад тийм зав байхгүй. Хийх олон зүйлс байна. Байз чи найз охинтой болчихоо юу? Чи намайг галзуурсан гэж бодох байх. Алекс дүүдээ харилцааныхаа талаар тайлбарлах шиг боллоо. Үүний дараа Кейт Алексаас гал тэрэгний буудлын руу очихыг хүсдэг. Кейт 2 жилийн өмнө тэнд ааваасаа үлдсэн юмыг орхичихсан юм байна. Чи тэрийг аваад шуудангийн хайрцагт хийгээд өгөөч. Миний хувьд их чухал зүйл байгаамаа. Чиний Кейт гэж байна шүү. Манай хоёрын харилцаач их гүнзгийрсэн бололтой. Түүний хүсэлтийн дагуу Алекс гал тэрэгний зогсоол дээр ирж байна. Заасан газар нь хүрээд иртэл Кейт нэг залуутай үнсэлцээ зогсож байна. Найз залуутай байсан байна. Алекс сонь царилж байна. Кейт гал тэрэгэнд суугаад явчлаа. Алекс мартсан юмыг нь бариад Кейтийн хойноос гүйдэг. Ингэхдээ түүний царайг хальт хараад амжлаа. Тэгээд Кейт рүү би тэр номыг авсан. Чи өмнө нь яагаад өөрийгөө тийм үсгэлэнтэй гэдгээ хэлж байгаагүй юм бэ? Чи өөр хүнтэй андуурсан байж болно шүү дээ. Би тэр үед муухай усны засалтай байсан. Гэхдээ би чамтай таарснаа санахгүй байна. Хоёулаа ирээдүйд уулзъя. Тэр үедээ чи ямар санагдсанаа надад хэлж болно шүү дээ. Тэгвэл 2006 оны 7 сарын 10-ны 21 цаг 5 минутанд над руу залгаарай. Гэд яг бичтэл утсан дуурч байна. Алексийг залгаж байгаа болов уу гэд гайхшраад автал. Кейто, би Морган байна. Морган уу. Би Чикагод ажиллаар ирсэн ч хоошлогдчихлоо. Тэгээд чамтай уулзъя гэж бодоод Морган гэдг нь хий юм бол доо гэтэл гал тэрэгний буудлын дээр Кейтийн үнсэлцэж байсан залуу байсан юм байна. Морган бол Кейтийн экс найз залуу байсан байх шүү. Тэр хоёр хотоор алхаж байна. Тэгээд Морган орон ол идэгээд нэг газар руу дагуулад орно. Сайн байна уу? Бидэнд 2 хүний ширээ хэрэгтэй байна. Уучлаарай. Та манай захиалга өгөөгүй бол 10 сар хүртэл захиалгатай байгаа. Хөөхий. Хоол идэх нь ч худлаа боллоо. Ингээ тэр хоёр тэндээс гарлаа. Яг үнэндээ би чамтай уулзахаар ирсэн юм аа. Гэтэл төлөвснөр болсонгүй. Чи үргэлжил хурдан байх гэж оролддог. Өмнө нь хоёулаа 7 хоног л болцож байхад чи хамт байх байр хайгаад бүр гэрт чинь очиход хотынхныг бүгдийг нь аваад ирсэн байсан. Тийм ээ тийм. Би харилцаанд яардаг л да. Гэхдээ чи зочдын нэгэнтэй нь үнсэлцээ үсттэй. Хөөхий. Энэ хоёрын харилцаа нэх удаагүй юм шиг байна. Харин дараа нь Алекс өөрийн цаг хугацаанд эхний байшингаа амжилттай барьснаа зарлж байна. Тэгээд машиндаа сууж байтал Мона хажууд нь суучлаа. Ажилчид маань ажиллаа хийгээд дадаад ирвэл төсөл маань амжилттай явахаар байна. Чи миний урмыг хугалж байна шүү. Чи үүнийг харалтаа. Би чиний хэлснээр шинэ гутал авсан. Би чамайг ийм гутал авна гэж сансангүй шүү. Хоёулаа өнөөр гадуур хамт гарцгаая. Яг ингээд Мона Алексийг болзоон дөрж байтал нохоо нь машины ачаан дээрээс үсрээд нэг тийшээ гүйчлээ. Алекс нохоогоо дагаадгүй нэ. Мона ч гэсэн араас нь дагаад ирлээ. Тэгсэн нохоо нь Морган руу хуцаад байж байна. Морган, энэ таны нохоо юу? Сайн харж явах хэрэгтэй шүү. Манай сүү төсгүү бас нохоонд дуртай л да. Уучлаарай. Би танд туслах уу? Намайг Алекс гэдэг. Би нуурын ирэг дээрх байшинд амьдардаг юм. Хоёулаа өмнө нь уулзаж байлаа. Алекс ч Морганд юмнаас нөргөд туслалаа. Тэр үеэр харин Мона гүйцэд хүрээд ирлээ. Алекс сайн бололтой. Морган тэнд. Өнөөр Алекс, нуурын ирэг дээрх байшингаа түрээслүүлэхээр бол надад хэлээрэ. Манай найз бүсгүй Кейт их дуртай юм л да. Тийм үү? Танаа найз бүсгүй эмч юм биш үү? Тийм ээ. Эмч. Нэр өнөөдөр түүний төрсөн өдөр. Орой манад үдшилэг болно. Та хоёр ирж болно шүү. Харин тэр үед 2006 оны Кейт нэгэн паб руу ганцаараа орж байна. Тэгээд ганц ундаг цагаан дээр суугаад байж байтал ажлынх нь эмч ороод ирлээ. Оройн 22 цагаас хойш ганцаараа юм ууд суухад их том шалтгаан хэрэгтэй шүү. Үгүй. Надад тийм том шалтгаан алга да. Харин надад бол байгаа шүү.
Би өнөөдөр бага охиноо сургууль явуулчихлаа. Харин өмнөх үед Алекс Моно хоёр үдшилтэд ирж байна. Морган ч ухтан аваад хүмүүстэй танилцуулаад байна. Тэр үеэр нь харин 2006 онд чи яагаад бидэнд хэлээгүй юм бэ? Тэгсэн бол бялуу авчлаа хүлээлэх байсан юм. Би чиний талаар илүү ихийг мэдхийг хүсдэг. Гэр бүл, найз залуу гэд. Надад нэг удаа найз залуу байсан. Түүнийг Морган гэдэг юм. Тэгэд 2004 онд Кейт үдшилэг болж байшинд орж ирж байна. Тэгтэл хүмүүс гинтийн бэлэг барьсаар гараад ирлээ. Морган ч Кейтийг хүмүүстэй танилцуулж эхлэн шүү дээ. Тэгэд Алекстэй танилцаад амжлаа. Харин ирээдүйд гэхдээ би түүнээс салсан нь сайн хэрэг болсон. Тэгвэл чи хинтээ захиа бичээд байдаг юм бэ? Би үргэлжил өөрөөсөө хүмүүсийг түлхдэг байсан. Гэхдээ энэ хүнд бол хамаг сэтгэлээ юу ч үлдээлгүйгээр өгч чадах юм шиг санагддаг. Кейт Алекст үнэхээр хайртай бололтой. Тэгснэ хэсэг гацж байна. Тэгэд 2 жилийн өмнөх дурсамжаа сандаг. Төрсөн өдөр дээр нь их чухал үйл явдал болсон байна. Кейтийн төрсөн өдөр дээр Кейт байшингаас гараад гадаа сууж байна. Тэгтэл Алекс хурж ирээд хажууд нь суулаа. Сайн байна уу? Би нөгөө нуурын ирэг дээр амьдардаг хүн байна. Та намайг явахаар амьдарч болно шүү. Тэнд гоё байдгүй. Та үл хөдлөх хөрөнгийн зуу ч юм уу? Үгүй дээ. Тийм биш. Алекс хүсэн хүлээсэн хүнтэйгээ уулзсан хэдий ч Кейт өөрийг нь анх удаа харж байгаа шүү дээ. Яриа өдөх гэж их л хичээлээ. Аавынх нь бэлгэлсэн номны талаар. Та нэрээ итгэл үнэмшил гих номыг мэдхүү. Би танаас тэр талаар асуух гээд. Тийм ээ, мэднэ. Миний хайртай ном. Хүлээлтийн талаар ярьдаг юм. Буруу цагтаа учирсан бие биендээ маш их хайртай хүмүүсийн талаар гардаг юм. Их л амар ном бололтой. Хэрэг дурлж байгааг минь уучлаарай. Гэхдээ танд тиймэрхүү зүйл тохиолдож байсан уу? Надад уу? Үгүй дээ. Алекс яриагаа өрнүүлж, дотносох гэж их л хичээж байна. Яриан ч үргэлжилж байна. Кейт. Гэхдээ би нэг удаа хүнд хайртай болж байсан. 16 тавихта. Дахиж хүнд тэгж хайртай болохгүй баха. Тэгэд бүр түүнтэй хамт амьдрахын тулд гэрээсээ зугатаасан ч аав намайг гэртээ буцаагаад аваад ирсэн. Тэгэд нэх удалгүй нас барсан юм. Надад харамсалтай байна. Кейт маань нэг л хүнд хайртай болж байсан юм байна. Тэгэхээр одоогийн найз залуудаа төдийлөн хайртай биш бололтой. Кейт тэгэд босоод яваад өглөө. Араас нь Алекс дагаж очоод Кейт эргэж хараад юу болсон бэ? Би та энэ дууг мэдхүү. Та дуулахгүй биз? Миний дуулахыг сонсоогүй нэрэ. Ялангуяа та. Гэхдээ бүжгэлж болно шүү. Ингээд манай хоёр бүжгэллээ. Тэр хоёр маань бие биедээ улам ойртоод дот нь бүжиглээд байна. Тэгэд бие бие рүүгээ тэмүүлээд эцэст нь үнсэлцчлээ. Тэр хоёрыг үнсэлцэж байхад нь Морган Моно хоёр хүрээд ирдэг. Кейт Алекс хоёр сандраад. Алекс надад нуурын байшингийн талаар ярьж байсан юм а. Мотонд. Алекс орой болчихсон байна. За би явлаа. Баяртай. Гэд Алекс үдшилгийг орхиод явлаа. Харин ард нь Морган болон Кейт нар хэцүүхэн байдалтай үлдэж байна. Маргааш нь үргэлжлүүлэн манай хоёр захидлаа бичиж байна. Кейт, чи яагаад надад өөрийнх нь талаар хэлээгүй юм бэ? Чи надад таалагдсан шүү дээ. Би яаж хэлэх юм бэ? Чи намайг галзуурчихсан гэж бодно шүү дээ. Тэгээд ч тэнд найз залуу ч байсан. Энд чин зүгээр л шалтгаан. Чи бас надад найз бүсгүйтэй гэдгээ хэлээгүй шүү дээ. Тэр чин миний найз бүсгүй биш шүү дээ. Гэхдээ байз бид муудалцаад байна уу да? Ингээд Алекс гэрлүүгээ орж байтал түнд дуудлага ирж байна. Тэгсэн имлэгээс салгаж байна. Аав нь зүрхний шигдээс болсон гэж байна. Шууд имлэг рүү яваад очлоо. Тэгсэн Кейттэй цуг ажилдаг эмч тосч аваад. Аав чинь одоо гайгүй болсон. Гэхдээ маргааш яаралтай хагалгаанд орно. Тэгэд Алекс аавынхаа өрөө рүү яваад орлоо. Юу ч болоогүй юм шиг харагдаж байх чинь ямар нэг юм танд хэрэгтэй эсхийг мэдэх гэж ирлээ. Нэг сүртэй юм болоогүй шүү дээ. Надад кофе хэрэгтэй байна. Тэгэд Алекс өрөөнөөс гарлаа. Кейт рүү захидал бичлээ. Би чамд хідэн зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Нуурын ирэг дээрх байшинг аав маань ээжэд минь зориулж барьсан юм. Гэхдээ нэрд гарахаас өмнө ээж маань харин юуг ч хийж ядах чадвартай нэгэн байсан. Гэхдээ хүүхдүүдээ харж аавд минь тус болохоор шийдсэн юм. Харамсалтай нь аав маань амжилтанд хүрэх тусмаа хамт амьдрахад хэцүү нэгэн болж хувирсан. Тэгээд ээж түүнийг хайж явсан. Тэр үргэлжил аавыг минь хайрладаг байсан. Түүнийг нас барах үед аав маань түүний оршуулгад ирж очоогүй. Яагаад очоогүй юм бэ гэж асуухад тэр намайг орхиж явахдаа л миний хувьд өгсөн гэж хэлсэн юм. Алексийн аавда дургүй болсон шалтгаан нь энэ байж нэлээд хэцүү дурсамж үлдсэн байсан юм байна. Тэгээд Алекс аавда зориулаад эмч нараас нууцаар кофе оруулаад ирнэ. Аавтайгаа ажлынхаа талаар хэсэг ярилцаад түүнийг хажууд нь сагиж хонлоо. Харин Кейт ажил дээр өвчний түүх харж байгаад Алексийн аавыг өгсөн гэдгийг мэдээд ярангуйж байна. Тэр үед Алекс дуудлага ирлээ. Бано. Ноён Вайлер харамсалтай байна. Би танд таагүй мэдээ дуулгах нь. Алексийн аав нь нас барчгаж. Кейт Алекс захидал өгөхөр яарад ирлээ. Алекс тун харамсалтай байна. Би чиний дэргэд байж аавын чинь нас барсан байшинд чиний дэргэд чамайг тулж түшхийг хүсэж байна. Ирээдүгээс хийж чадах зүйл маань энэ л байна. Ном 2 жилийн дараа худалдаанд гарна. Гэхдээ би чамайг ийм удаан хүлээхээсэй гэж хүсэхгүй байна. Тэр чамд ямар их хайртай байсныг чи эндээс ойлгох болно. Гэд Алексийн аавын бичсэн намтрыг түүн рүү явуулчлаа. Оройн харин тэр бүтээлийг Алекс үзэж байгаад байшингийнхаа дэргэд аавтайгаа авахулсан зургийг хараад нулимс туслууллаа. Аав нь түүнд хайртай гэдгээ ийхүү илэрхийлэн үлдээсэн юм байна. Маргааш нь Алекс Кейтэд энэ удаа би чамтай жинхнээсээ уулзмаар байна гэсэн захидал хэлгээсэн байна. Үүнийг нь харин Кейт дээрээ тавиад бодол хийлээд хэвтэж байна. Тэгэд Алекс их шийдэмгийгээр түүн рүү бичиж байна. Би чамтай уулзмаар байна. Би хизээч өөртөө ийм итгэлтэй байсангүй. Чи итгэлтэй байна уу? Чиний хувьд 2 жил хүлэн шүү дээ.
Үгүй, уулзгал болно. Маргааш уулзъя. Чи хаана уулзмаар байна? Алекс нөгөө Кейти Моргантай орох гэж чадаагүй газар ирсэн байна. Та хизээ захиалга өгөх вэ? 2 жил 1 өдрийн дараа. Ойлголоо. Манайх захиалгыг нь хүлээн авах боломжтой юм байна. Харин Кейт өөрийн цаг хугацаанд нөгөө газарт очино. Хүлээн авах чинь нэрээ ирчихлээ шүү дээ. Ингээд янзтай хүлээж авч байна. Кейт маань их л үсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд суугаад хүлээлээ. Кейт хүлээгээдэл. Хүлээсээр ресторан хаах цаг болчлоо. Алекс ирсэнгүй. Маргааш нь Алекс Кейтээс захидал хүлээж байна. Кейт, чи байгаагүй. Чи тэнд ирээгүй. Ямар нэгэн зүйл тохиолдсон баха. Надад 2 жил байгаа. Хоёулаа дахиад оролдъё. Бид оролдож үзлээ шүү дээ. Гэхдээ болсонгүй. Одоо би өөрийн цаг хугацаанд амьдрах хэрэгтэй. Над руу дахиж битгий бичээрэй. Бас битгий хайгаарай. Кейт маань харилцаагаа дуусгахаар шийдсэн байна. Алекс түүн рүү үе захидал бичиж, шуудангийн хайрцгаа шалгах боловч Кейтээс ямар ч хариу алга. Өдөр хоногуд өнгөрсөөр Кейт ажлынхантайгаа пабд сууж байтал Морганаас дуудлага ирж байна. Тэгээд тэр хоёр уулзалдлаа. Кейт, чиний хоолойг сонсоод их баярлсан шүү. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдэхгүй маа. Би шинэ ажилд орсон. Энд Чикагод. Сайхан мэдээ байна. Гэт Кейт Алексийн түүний төлөө тарьсан модны дор Морганыг үнсээд авлаа. Кейт хүлээхийг бус өөрийнхөө цаг хугацаанд хинтээ амьдрахаа шийдэж байгаа бололтой. Тэр үед харин Алекс эд зүйлээ янзалж байна. Нүүхэр шийдсэн бололтой. Захидлуудаа хэсэг харан суугаад захидлаа үнсээд дээврийн өрөөнд орхилоо. Тэгээд Морган дээр яваад очдөг. Маа, энэ нуурын ирэг дээрх байшингийн төлхөөр. Үүнийг ав. Чи Кейтийг сонирхно гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Би мэдэж байна. Ингээд байшингийнхаа төлхөөрийг өгөөд яваад өчлөө. Тэгсэн нохоонч муу адил Морган дээр ирчиж Алекс дүүгийнхээ хамтаар шинэ амьдрах газартаа нүүж ирж байна. Оройн Алекс нуурын ирэг дээрх байшингийн зургийг зураад сууж байна. Дүүн хараад чи ёстой залхмаар хүн шүү. Наадха болоод ажиллаа хийлдэ. Энэ байшин чинь түүнийг шүү дээ. Нөгөө ирээдүйн бүсгүй юу? Та хоёр одоо ч харилцаар байгаа юу? Үгүй болчихсон. Ашгүй дээ. Чамд жинхэнэ эмэгтэй хэрэгтэй шүү дээ. Намайг сонс. Захиагаар харилцаж байхад тэр миний хувьд юунаас илүү жинхэнэ байсан юм шүү. Би түүнд хайртай. Харин одоо тэр байхгүй. Дүүн ахынхаа сэтгэлийг ойлгох шиг боллоо. Алексийн хувьд ч их л хэцүү байгаа бололтой. Харин Кейт гэртээ зураг тэргүүлээд сууж байна. Тэгсэн Моргантай аль хэдийн хамт амьдраад эхэлчихжээ. Морган дууг нь жоохон багсагчгаж Кейт зурагтаа унтраагаад босоод явлаа. Жаахан бухимдалтай байна шүү. Газар дэвсээд байна. Тэгсэн нэг хэсэг дээр хөндөй байгаа бололтой. Улам илүү дэвслээ. Тэгсэн тэр шал нь хөндөрөөд гараад ирнэ. Шалан доор нь харин Алексаар галт тэрэгний буудлаас ахуулж байсан ном нь байхан тэр. Тэгээд бүр номон завсар нь хатсан цэцэг хүртэл гараад ирлээ. Кейт номын хэсгээс уншлаа. Хорвоод тим дотн 2 зүрх, тим адилхан 2 сэтгэл, тим дулаахан мэдрэмж хизээч байгаагүй. Үүнийг уншаад Алексыг санав бололтой. Шууд гүнгэлж байна. Харин Алексийн үед 2006 он болж байна. Аль хэдийн 2 жил өнгөрчээ. Кейтийн үед 2008 он болчихж. Тэр үед Кейт Морганы хамт нэг хуучирсан байшин дээрээ зогсож байна. Энэ байшинг юу гэж бодож байна? Засвар хийх хэрэгтэй. Засвар харин бульдозер хэрэгтэй биш үү? Би үүнийг засах хүнийг олсон шүү. Маргааш уулзсан. Тэгэд маргааш нь Кейт Морган хоёр нэг газарт ирж байна. Үүдний хэсэгт нь хүлээхээр суухдаа Кейт, "Маа, Валентины бэлэг." "Оо тийм үү. Намайг уучлаарай. Би ажилдаа улаарад ойлгоно үстэй." Морган ч мэдрэмжгүй нөхөр бололтой. Валентины өдөр болж байгаа юм байна. Алекс харин өөрийн цаг хугацаанд дүүгийнхээ хамтаар нэгэн барилгаас гарч явна. Кейти өгсөн оролтыг зүүжгсэн байна. Мэдээж түүнийг дурссаар байгаа. Тэгсэн тэр үед Алексийн дүү Кейтиг өгтөж авч байна. Тэгэд уулзалтын өрөөнд ортол ханан дээр нь нуурын ирэг дээрх байшингийн зураг байж байна. Харин өмнөх үед Алекс дүүтэйгээ хамт явж байдаг. Хоёулаа ажлын дараа шар ариг ууцсуух уу? Нуучлаарай, амжихгүй нь. Би найз бүсгүйтэйгээ Валентины баяр тэмдэглэнэ. Байцаарай. Тэгэхээр чин өнөөдөр 2006 оны 2 сарын 14 гэсэн үг юм байна шүү дээ. Алекс нэг юм сансан бололтой. Дүүгээсээ салаад нэг тийшээ яарадгүйлээ. Харин тэр үед нь Кейт уулзалтаа дуусгаад гарах гэж байна. Нуурын ирэг дээрх байшингийн зургийг харчлаа. Тэгээд шууд зураг руу очиод "Хэн үүнийг зурсан юм бэ?" "Ах маань зурсан юм аа. Алекс Вайлер. Та түүнийг таньдаг юм уу?" "Тийм ээ. Би тань. Тэрнийг хаанаас олж болохыг мэдэхгүй биз. Харамсалтай нь тэр нас барсан. Яг 2 жилийн өмнө машинтай хариулчихсан юм" гэж авна штт. "Үгүй. Тэгэхээр Алекс өгчихсөн учраас нөгөө оройны уулзалтанд очиж чадаагүй юм байна." Кейтийн хувьд энэ мэдээ их хүнд цохилт боллоо. Шууд л уйлаад дуурч чадхаа болчлоо. Тэгээд арай ядан "Хаана?" хэмээн асуугаад гинэтгүүгээд явчлаа. Араас нь гүөх Морганыг ч тоосонгүй. Яарад гүйчлээ. Нэг арга сэдсэн бололтой. Харин энэ үед Алекс ч мөн машинтайгаа хурдалж байна. Аль аль нь нуурын байшин дээр ирж байдаг. Алекс хуучин захидлуудаа дээврээс авч харин Кейт захидал бичээд үлдээж байна. Тэгэд бүр араас нь залбирч байна шүү. Алекс харин захидал дээрээсээ Кейтийн 2 сарын 14-ний өдөр байсан газар руу явж байна. Тэгэхээр Кейтийн ээжтэйгээ уулзаад сууж байх үед машинд мөргүүлээд нас барсан хүн бол Алекс байж таархна. Кейт захидалтаа "Яагаад чамайг ирээгүйг би мэдсэн. Чи тэр өдөр машинд мөргүүлээд
өргүүлсэн хүн байж "Гуй, над руу битгий алхаарай. Хүлээ, би чамд хайртай." Энэ үгийг одоо хэлсэндээ харамсаж байна. Кейтийн үед шуудангийн хайрцаг нэдэргэд хариу ирэхийг хүлээгээд уйлаад байна. Харин Алекс яг явган хүний гарц дээр ирчихэж тэгснэ Кейтийг хараад зогсож байна. Тэгээд зам гарахаар алхлаа. Гэтэл үгүй ажээ. Алекс захидлыг хүлээн авсан байна. Кейт мөн "Алекс, намайг дахиад 2 жил хүлээ. Тэгээд нуурын байшинд оч. Би тэнд байна" хэмээн бичсэн байна. Кейт ч Алексийг захидал хүлээн авсныг мэдээд зам руу харлаа. Алексээр машинтайгаа хүрээдэрдэг. Тэгээд Кейтийг хараад түүн рүү гүйж очиод үнслээ. Алекс хайрынхаа төлөө түүнтэй уулзахын тулд 4 жил хүлээсэн байна. Ингээд манай хоёр эцэст нэг юм учирлаа. Хайрын талаар, төвчээрийн талаар олон зүйлийг ойлгох шиг боллоо. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.